Сувраг хайрхан уул Улаанбаатар хотоос 400 гаруй км-ийн зайтай бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байдаг. Сувраг хайрхан уул далайн түвшнээс дээш 3117 м өргөгдсөн Хангаа нурууны уулархаг мужид багтдаг ийм уул 2007 онд төрийн дахилгатай болгосон. Төрийн дахилгатай болгоход цагаан адуу сэтэрлэж тавьдаг ийм ёстой юм билээ. Нэршлийн хувьд гэвэл хормойгоороо модоор хучигдсан нүцгэн оройтой завлаад сууж буй бурхны дүртэй тул сувраг хайрхан гэж нэрлсэн байж болох юм. Монголчуудын уул хайрханы нэрийг шууд нэрлэж хэлэхээс цээрлдэг энэ зан заншилтай холбоотойгоор нутгийнхан бол сувраг хайрхан уулыг уулсын хаан, цагаан өвгөн уул, их цагаан уул гэж хүндэтгэн нэрлэх нь бий. Нөгөө талаас нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс дахин шүтэж эр хүн жил бүр уулын оройд гарч хямроо сэргээдэг ийм эртний уламжлалтай бөгөөд энэхүү шүтлэгтэй холбоотой бас сувраг хайрхан гэж нэрлсэн байж болох юм. Домог зүйн хувьд сувраг хайрханы уулын зүүн тал руу 60 цөнхлөг уулын оройд Чингис хааны түмэн цэргийн овоо байдаг. Чингис хааны их цэрэг баруун зүг дээлаар мордож явхдаа сувраг хайрхан уулыг биширч уг түмэн цэргийн овоог босгосон гэсэн ийм домог бас байдаг юм байна. Бас нэгэн сонин зүйл бол сувраг хайрхан уул отгон тэнгэр хайрхантай их зөөдөөсөө харсан ийм байрлалтай байдаг. Мөн мөнх цастай отгон тэнгэр хайрхан уул шиг ноён ориглоосоо доош ингэртэй тунгалаг устай нууртай. Уг нууранд хүрэхийн тулд 8 гаруй км бэрх замыг мориор юм уу явганаар тууж ингэж очдог. Энэ нууранд хүрэхэд хэцүүч зорж очисон хүний хэрэг зориг бүтдэг гэсэн ийм бас домог яриа байдаг юм байна. Түүнчлэн сувраг хайрхан уулсын салбар уулсын нутагт амьдарч байгаа зон олон хүн ард эдээ ундаа мал хуугаар элбэг дэлбэг усаар хизээч гачигдахгүй элдэв өвчин ган зуд болохгүй инх тунх элбэг хангалуун амьдарч байх хувь тавилантай гэж нутгийн хөгшчүүд бол ярьж хойч үедээ ингэж захидаг. Мөн сувраг хайрхан уулыг галт уулын гаралтай уулч гэж үзэх юм тохиолдол бий. Алт мөнгө зэрэг байгалийн баялгаар аривантайн дээр тамир, цэнхэр, орхон голуудын их гэж үздэг. Хэрв байгалийн зүйд тогтцсон алдагдвал баруун аймагуд усгүй болох ийм аюултайч гэж үздэг. Төрийн дахилгатай болгосон нь бол бас үүнтэй холбоотой байж болох юм. Нэг харамсалтай зүйл бол сүүлийн жилүүдэд цас мөс нь хайлж байхгүй болж байгаа юм байна.